За яг ер нь бол энэ улс төр гэдэг чи одоо би ч одоо төмөж орох шинхэн байж тээ бас л ихтэй бас зах цухаас нь гадарладаг болж эхэлж байна. За ерөнхий зургийг бас харж чаддаг болж эхэлж байна. Яг одоогийн нөхцөл байдалд бол засгийн газар улсын хурлыг парламентыг бойкотлж гин гэж би харж байна. Ер нь бол энд нэг л юм өрнөж байна. Тэр нь бол ард түмний төлөө, эх орныхоо төлөө те одоо энэ засаглалын хямралыг арилгаад энэ иргэдийнхээ асуудлыг шийдэх гэхээс илүүтэйгээр энд хэн засаглах вэ? Хэн засгийн газрыг удирдах вэ? Буюу өөрөөр хэлбэл хэн энэ төсвийг захиран зарцуулах эрхийг одоо авах вэ гэдэг ийм л тулаа өрнөж гин гэж би хувьдаа харж байгаа. Тэгтээ маш олон хүмүүс бас энийг ажиглаж байгаа. За тийм миний хувьд бол засгийн газрыг огцруулахыг одоо зөв гэж үзэж байгаа. Яагаад гэвэл ердөө байгууллагад 3 сарын туршид те маш олон одоо ноцтой зүйлүүдийг хийсэн байж тээ. За тэгээд энийг одоо бас азар нөгөө зарим гишүүд маань бас маш гярхай байдаг учраас олоод мэдчихээн. За тэгээд одоо Монгол улсад бол ер нь троллийн дайн болж байна. Энэ одоо нам доторх вэ гэхээр иргэд олон нийтэл эрсдэн. Одоо өнөөдөр жишээлбэл 3 сарын дотор МСС-ийг те одоо 200 тэрбум төгрөгийн амнаатаас чөлөөлнө гэдэг чинь энэ чи ямар учиртай юм? Монголын асуудал өчнөө байж хахад яагаад Монголын баялагийг олборлож байгаа хүмүүс зүгээр ядаж төлөх ёстой төлбөр татвараа төлөөд явж болтгүй юм бэ? Тэ? За одоо тэрийг бүгдийг хурааж авах нь дүүрчээ гэхэд ядажлын одоо байх ёстой зүйлийг төлөх ёстой зүйлийг төлөхөөр нь төлөх ёстой. Тэгжээч бид нар нийгмийн бусад салбаруудаа тэгжээж сэтгэж дэмжиж авч явна шүү дээ. Гэтэл ийм юм байхгүй ингээд 3 сарын дотор ийм юм чимээгүйхэн хийчихэд ингээд сууж байгаа засгийн газарт цаашаа тэтгэл үзүүлэх ямар ч боломж авахгүй гэж би удаа харж байгаа. Дээрээс нь одоо анханасаа төсөв одоо оруулж ирэхтэй төсөө боож оруулж ирэхтэй энэ нийгмийн бүх асуудлуудаа эрэм дараалалаар нь тэ одоо сайхан чиглэлээд одоо багш нарын асуудал тулгамдж байна. Эмч нарын цалингийн асуудал байна, тэтгэврийн асуудал байна те. За нийгмийн маш олон тулгамдсан асуудал байна. Яг үүндээ одоогийн нөхцөл байдалд бол нөгөө одоо чагсаал хийж байгаа болохоор багш нарын асуудал байгаа юм шиг ингэж хандаад байна. Гэтэл үгүй шүү дээ. Нийгмийн бүх салбарт дороотолд орсон байна, доголдсон байна. Бүхэл одоо януучлаа. Бүх газарт л одоо асуудал байна шүү дээ. За тэгээд жишээлбэл одоо та бүхэн сонсоор одоо энэ гэр бүл хүүхд хөгжлийн төвд те одоо хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй эсрэх одоо тэмцэх энэ төсөв гэхэд энэ жилийн төсөв 122 сая төгрөг орж ирсэн байна. 122 сая төгрөг чинь манай зарим энэ том дарга сайд нарын эхнэрүүдийнх нь нэг бэрхийний цөмгч хөрөхгүй үнэ шүү дээ. Тэгэхээр зэрэг ийм одоо дүнгээр яаж орон даяарах бүхий л одоо энэ те болж байгаа энэ хүчирхийлэл, энэ одоо гэр бүлийн хүчирхийлэл аимшигтай энэ зүйлүүд урьдчилан сэргийлэх бол ямар ч боломж байхгүй. Харин үүссэн нөхцөлд бол арга хэмжээ авах, үүсний дараа хамгаалах тийм одоо асуудлыг бол яг нэг дөнгөн данган хийж болох бах. За тэгээд дээрэс нь одоо энэ тэтгэврийн асуудлыг 8%-аар нэмж байна. 585 мянга 75 мянган төгрөгийн тэтгэвртэй хүн 40 хэдэн мянган төгрөг нэмэгдэх нь шүү дээ. Тэгэхээр энэ одоо ахмуудуудыг одоо өөрсдөө тэнэг гэж бодсон юм шиг ийм одоо зүгээр л нэг юм арга цаасан те нэг юм тойгорсон голын зогоосон дүр үзүүлсэн ийм юмнууд хийхэ болох хэрэгтэй те. Засгийн газар гинт одоо үргэс авсан юм шиг те. Саяхан л одоо ямар ч боломжгүй гээд байж исэн юмыг гэв гинтгэл үргэс авсан юм шиг л за одоо ингэх боллоо, ингэхээр боллоо, ингэж нэмэгдүүлээ гэдэг ингэ гарч иж байна. Энэ хамгийн гол нийгмийн ямар салбараас танил хийх гээд байгаа юм бэ? Юунаас хасгаж байгаа юм бэ? Энийг ямар их усрээр одоо болгох гэж байгаа юм бэ? Жишээлбэл 200 тэрбумыг л гэхэд те амнаатаас чөлөөлсөн засаг шүү дээ. Тэгэхээр одоо энэ юмнуудаа хаанаас гаргаж ирэх гэж байгаа юм? Аль салбарыг таних гэж байгаа юм. За төрийн өмчтүүдэд хасгах гэж байгаа юм уу? Цөөлөх гэж байгаа юм уу? Сайд одоо яамдуудад цөөлөх гэж байгаа юм уу? Тэгвэл бол одоо сонсъё те. Гэтэл ийм биш зүгээр аргацаасан байдлаа. За багш нарын цалин нэмье гэж байна. Эмч нарын цалин нэмье гэж байна. Тэгвэл эмчнэрээс гадна сувилагч нар энэ эмнэлэгт ч ажиллаж байна. Эмнэлгийн ажилтнууд гэдэг энэ хүнийг эрүүл мэнд эссэн мэнд байлгахын төлөө бүхий л хүмүүс цаг наргүй ажиллаж штэ. Бүгднгийнх нь цалин үсийг нэмэхгүй зөвхөн одоо эмчийг тэдэн жилээр ангилаад те ур чадвараар нь ангилаад яг хөө тэр бол байж болох юм гэхэд нөгөө бусад ажилтнууд ч яах вэ гэдэг асуудлуудаас байна шүү дээ. Тэгэхээр ийм асуудлуудыг гинт үргэс авцсан юм шиг те ингээд нөгөө одоо бүхэл юм сайхан болсон юм шиг. Нөгөө талаар ингэж ажиллаж байгаад нь засгийн газрыг маш гайхаж байна. Нөгөө талаар арчсан нам одоо би бүр арчсан намыг бүр үнэхээр гайхаж байна. Уг нь бол одоо энэ засагт хамтраагүй энэ байдлаар арчсан нам бол үдээд сөрөг хүчний ажлыг маш сайн хийж явах хэрэгтэй.
Гэтэл харамсалтай сөрөг хүчний ажил биш. Монгол Ардын намын засгийн газрыг дэмжиж танах сайн байгаа. Та нар ингэ байж гэдэг ингээд дагаад маш гайхшин. Тэгээ ер нь бол энэ бол далдуураа бол одоо далд дарангуйлал явагдаж байгаа гэдгийг бас үнэхээр ойлгох хэрэгтэй. Ялангуяа иргэд маань ойлгосон. Иргэд маань бас бүх юмыг бас тодор харж чадахгүй байгаа. Яагаад гэвэл би хүртлийн дотор орж ирчээд 1 жил гарan болж ээж ерөнхийдөө нэг юм болоод идэм юм гэдгийг багцаалж штэ. Тэгэхээр зэрэг мэдгүй байгаа хүмүүс бол байгаа. Тийм учраас ингэмээргүй байна. Тэгээд дээрэс нь засгийн газар одоо нэг юм яаж энд тэрсэж үлдэх вэ гэсэн ийм нэг арга барилаар ажиллаад ингэж би одоо харж байгаа. Тэгэхээр энэ бол эцэстээ одоо өнөөдөр яг хав тэрсэж үлддэм байж. Гэхдээ дараагийн бүр том хямралыг авчрах үедээ ингүүл энэ засаг төрийг хамгаалж байгаа нөгөө талд хуйвилдаад, ил далд хуйвилдаад те элдв юм ингээ яриа явж байгаа хүмүүс энэ Монгол улсынхаа дампууралд ороотлын өмнө хариуцлага ялын хүлээн шүү гэдгийг бас хэлмээр байгаа. Төрийн ордонд ерөнхий сайдыг хоцруулах хэсэг асуудлыг бол өнөөдөр хэлэлцэж байна. За үүнтэй зэрэгцээд бол өнөөдөр өглөөнөөс эхлэн багш нар бол ажил хаялт зарлаж байгаагаа бол мэдэгдсэн. За шаардлага нь бол 3.5 сая төгрөг болох цалингаа болох тийм шаардлага бол хөрвүүлж байгаа шүү дээ. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна? За багш нарын хувьд бол тэр маш зөв. Угаасаа яаж ч батсан энэ багш нарын энэ ачааллыг өөрөө үнэлэхэд те цаг наргүй ажиллаж чинь 3 ээлжир хичээл чинь нэг ээлжиндээ 60 70 хүүхэдтэй ажиллаж чинь зэрэг ажиллаж чинь энэ бүхний цаана өдөржин цаана өөрийнх нь амьдрал, өөрийнх нь өөр хүүхдүүд гэр бүл нь орхигдож штэ. Тэгээ яаж энэ сая гарахын төгрөгөөр хүнийг ингэж их цаг наргүй ажиллаад ачаалтаа ажиллаад тэгээд ард нь гэр бүлээ бүрэн бүтэн авчаав гэдэг юм тавиад байгаа юм би гэдэг асуудал юм. Хоёрдугаарт нэг усаа очиж хуучлаарай. Бүр амар цааш. Хоёрдугаарт багш нарын одоо ачааллыг энэ Наранбаяр сайд бол үнэхээр сайд хийх боловсролын яамны сайд хийх ямар ч одоо тийм юу гэдэг одоо менежментийн тийм одоо мэдлэг ур чадвар туршлага ч гэдэг юм уу те эсвэл туршлагагүй байж болно сэтгэл хүрхгүй ингэж би өвдө харж байгаа. Би бол бүр нэр баг Наранбаяраас илүү боловсролын сайд хийж чадах юм байна гэж харж байгаа. Яагаад гэвэл одоо нэгдүгээрт асуудлаа одоо те хамгийн түрүүнд сурагчдын ачааллыг үнэлэх хэрэгтэй. Хаана ямар хэсэгт бид нар хамгийн их ачаалттай нэмэгдэлтэй төрөлт ихтэй тий одоо жишээлбэл 1-р ангид хэд болох юм тэр чин дараа жил нь 2-р ангид гээд одоо тий ингээд ядчил наад зах нь энгийнээр ботход улсын бүртгэлтэй иргэний бүртгэл мэдээлэлтэй хамтарч ажиллах мөн түнчлэн хамгийн ачаал ихтэй байгаа бүсүүдтэй сургууль цэцэрлэгээ нэмж барих гэдэг чинь маш энгийн л одоо логик үстэй ээж хүн ч одоо өнөөдөр манай гэрч юу хэрэгтэй байгаа хамгийн түрүүнд тэр гээд ингээд боддогтэл яг ижлэн байхгүй. Тэгэхээр ингэж чадахгүй яана гэдэг чинь энэ хүнд өөрөө нөгөө бас үнэхээр бас нөгөө одоо юу гэдэг одоо сэтгэл дутагдаад байна уу эсвэл одоо сэтгэмж дутагдаад байгаа юм мэдгүй байна. Тэгээд за тэгээ дээрэс нь бас багш нарын цалинг одоо нэмж чаддгүй маа гэхэд цалинг одоо 3 сая 500 болгож чаддгүй маа гэхэд хамгийн нэгдүгээрт Ахмад багш нараа олон жил ажилласан Ахмад багш нарынхаа цалин нэмээд залуу багш нарыгаа тий ипотекийн зээлд хамруулах одоо нийгмийн одоо хэрэгцээ шаардлагыг шийдэж өгөх байдлаар тийм үү ингээд ийм олон зөндөө гарц гаргалгаа байгаа байхгүй зөвхөн ганцхан цалин биш зөвхөн ганцхан 3 сая 500 гэдэг юм бодоод гашлал ингээд байх ш маш олон тий ерөөсөө тий яг үнэ яагаад цалин авах гээд байгаа яагаад гэвэл цалин амьдралд нь хүрэхгүй байна. Тэр жоохон цалингаар байрны зээлд хамрагдаж чадахгүй байна. Тэгээ тэр жоохон цалингаар гэтэл энэ зарим нэгэн залуу багш нарт бол жишээлбэл тийм доктортой ажиллах гэрээгээр ингээд ипотекийн зээл мэл ингээд оруулах юм бол наад хүмүүс чинь урамтай ажиллана шүү дээ. Тийм биз дээ. За тэгээд Ахмад наснуудад одоо ипотекийн зээл олох боломжгүй маа гэхэд Ахмад наснуудаа цалиныг 3 сая 500 болгож хідэн Ахмад насны багш нар байгаа. Ингээд ирэмблэхээр чинь асуудал энэ нэгээрээ шийдэгдэж болж байгаа үстэй. Гэтэл ингээд сэтгэхгүй байгаад нь маш харамсалтай. Одоо 11 сарын 15-нд төсөв батлах товтой. За тэр хүртэл одоо 9 чуулган бол үлдсэн. Энэ хүрээнд одоо өнгөрсөн 1 сарын хугацаанд бол ерөнхийдөө амар хасгалан болон Чандаа шатар нар Монгол Ардын намын даргын суудлыг одоо булаацалт нь одоо нэлийн хэрүүл тэмцэлтэй 1 сарыг бол өнгөрөөлөө. Одоо гэтэл 1 сар төсөв батлах хугацаа үлдсэн. 9 чуулган үлдсэн байна. Амч холоо мэдхгүй дээ одоо хэцүү дээ. Тэгээд ер нь бол нэг л зүйлийг аягүй сайн ойлгомоор байна. Энд одоо улс их орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс маш цөөхөн байна. Тэгээд одоо ер нь энд ирэх ашиг ямар амар том хүчтэй зүйл байдаг юм бэ гэдгийг л одоо би аягүй сайн мэдэрч байна. Тэгээд маш хурдан асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Тэгээд олон асуудлууд байна. Ингээд цалгардаад яваад ах юм бол ялангуяа Монгол Ардын нам бол үнэхээр бас
яг үүндээ Монгол Ардын намч биш юм байна л да. Тэгээ цаана маш том бүлэглэл байдаг юм байна. Тэ одоо энэ баялагын одоо эзэн болж сууж байгаа баялагыг одоо олборлож байгаа хүмүүсийн л одоо хөл гарна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бол манай улс их хурлын гишүүдийн ялангуяа MCS-ийн том групп корпорациудаас тэ хэдэн зуун саяар нь одоо хандив мөнгөний авч улсын хурлд гарч ирдэг хүмүүсийн өрөө төлөх өдөр юм байна гэж би харж байна. Тэгэхээр зэрэг одоо тэг хэрхийг харъя да. Өчигдөрхөө одоо Монгол Ардын нам дахь бүлэг одоо 2 дахь дарга гэх юм уу сонголоо штэ. Тэр бол бүр дэндүү уваагүй, дэндгүү ичхэвтер бүр ийм ирээ цэрэггүй байж болохгүй. Ядаж тэр ийм ирээ цэрэггүй юм өөрсдийнхээ цагаан ордонд хэлдэг. Энд чи төрийн ордон тийм. Энд чи одоо олон намын одоо 5 нам хамтдаа байгаа улсын хурал тийм. Энд чи ард түмний төлөөллийн ордон баггүй. Тэгэхээр энд бас ингэж бас дураараа ажиллаж болохгүй л гэж хэлмээр.